Та ургийн бичиг удмын түүхээ бичих гэж байгаа бол дараах 3 их үсрийг ашиглавал танд хэлбэр байх болно. Нэгдүгээрт ой санамж. Та өөртөө цаг гаргаад аль болох өөрийнхөө санаж байгаа бүх зүйлээ эргцүүлэн бодож цаасан дээр тэмдэглэл хийж авах хэрэгтэй. Ингэж буулгаж чадсанаар та өөрийнхөө мэдж байгаа мэдээллүүдээ харах бөгөөд түүн дээрээс дүгнээд мэдэхгүй байгаа мэдээллүүдээ бас олж харна. Тийм болохоор та тэдгээр мэдэхгүй мэдээллээ хэрхэн хаанаас яаж олж авах талаар мэдгэдэггүйтэй болох болно. Хоёр дахь их үсэр бол гэр. Танд хэн нэгэн өвөг дээдсээс үлдээсэн фото зураг, ямар нэгэн бичиг баримт, эд зүйл, захиа, өдрийн тэмдэглэл, төрсний гэрчлэгээ байвал тэндээс хөөж мэдээллээ хайж олох боломжтой болно. Жишээлбэл ямар нэгэн дурсгал зүйлдер бичсэн нэрс, хуучны зураг олвол эргүүлж хараад ард нь ямар нэгэн тэмдэглэл байгаа эсхийг шалгах хэрэгтэй. Гурав дахь их үсэр бол хамаатан садан. Голын ч юм уу, ойрын ч юм уу хамаатан төрөл садантайгаа ярих хэрэгтэй. Магадгүй тэд таны мэдэхгүй түүхийгч тантай хуваалцах болно. Ингэхдээ та аль болох хамгийн өндөр настай ахмад хүнтэйгээ эхэлж холбогдох хэрэгтэй. Яагаад юуны төлөө мэдээлэл цуглуулж байгаагаа зайтар тайлбарлаж цаг гарган уулз. Ингэж уулзахдаа дуу хураагуур эсвэл дүрстэй бичлэг хийх нь танд эргэн ямаа санам бичгэд хэрэг болно. Настанд тусламж болох үүднээс ямар нэгэн хуучны зураг, тухайн үеийн хүмүүс, гэр, төрөл садан гэх мэт холбогдолтой зургнуудыг нь олж очоод тайлбарлуулан асууж болно. Уулзалтынхаа явцад тэмдэглэгийг маш сайн хийх хэрэгтэй. Тэмдэглэл хийж байх явцад дутуу мэдээлэл байвал цааш нь лавлаад асууж авах нь зүйтэй юм а. Настангаас мэдээлэл авахдаа хүмүүсийн бүтэн болон богино нэр, төрсөн огноо, нас барсан огноо, ой тоонд тогтсон түүхүүдийн талаар мэдээллийг асуух хэрэгтэй. Тийм үгүй гэсэн асуултыг аль болох битгий асуу. Харин түүний оронд асуултаа дэлгэрэнгүй болгоод ямарваа нэгэн түүх, ямар нэгэн зүйлийг тайлбарлаж өгүүлэх асуултыг тавих нь оновчтой юм а. Эцэст нь өөр уулзаж болохоор бидний мэдэхгүй ямар нэгэн ахмад настан хамаатан хаана хэн байгааг асууж мэдэх хэрэгтэй. Хэрэг байвал энэ уулзсан хүмүүсээрээ дамжуулаад урьдчилаад мэдээлэл өгөхөд уулзвал танд илүү амар байх болно.